одоо бага насны хүүхдийг одоо хүчирхийлж байгаа асуудал. Ганцхан кейсийг нь дурдахад 5 настай бяцхан охиныг нь үл таних этгээд хүчирхийлснээс болж тухайн үйл явдлыг харсан их нь хэлгүй болсон байна. Нагц ихчийнхэн нөхөр ирээд охиноос юу болсон тухай асуухад аав согтуу орж ирээд намайг хувцаа тайлгээд тайлуулсан. Тэгээд боожгоогоо хийсэн цус гарч өвдөөд би их уйлсан тухай гээд алхаж чадахгүй байхад нь мэдсэн байна. Тэгээ нөө өвтөн шингэнэ барих хөвчлийг суулцсан. Шүн одоо нэг гинт бүр амар чангу уйлна. Тэгэл бүхс рүү заагаал ээжээ яа гэсэн гэл. Тэгэхээр эдгээр нь яг одоо юунаас одоо болдго юм бэ те? Ямар шалтгаан, ямар үндсээс болдог гэдэг талаар та бас ярихгүй те. Тийм тэгэхээр харамсалтай жоохон сэтгэлийг сэрдээсэн те. Одоо төрсөн аав нь охиноо хүчирхийлсэн ч юм уу, өвөн ч юм уу хамаатан ураг төрөлтэй. Тэгээ энэ бол үнэхээр хүмүүсийн сэтгэлийг өвтгсөн зүйл. Тэгэхээр Монголд бол ерөнхийдөө ураг төрлийн хүчирхийлэл ялангуяа бэлгийн хүчирхийлэл бол харьцангуйгаар их өндөр байдаг. Энэ их харамсмаар зүйл л дээ. Яагаад хүний чанар ийм тэг өрөө хайрлах сэтгэл хайчсан юм болоо яагаад юм хатуу болчихсон юм болоо яагаад өөрийнхөө үрийг тэг өөр нүдээр харж байна тэд яаж ийм зүйлийг үлдэж чадж байгаа юм бэ гэл энэ тохоо сонсон хүн болгонд үзэн ядж байгаа тэг аал хэд одоо яа тийм тэдэрт бол үнэхээр дургуун хүрж байгаа. Гэхдээ одоо энэ бэлгийн дон гэж байгаа тийм тэгээ өөрөөр хэлбэл өөрийгөө захирч чадахгүй хүчтэй тэр зүйлд автчихаа л гэсэн. Тэгэхээр хүн болгоно л за яста муу хүмүүсийг одоо яста нэрэ насаар нөр яавч гэл хүмүүс янз бүрээр шийдэхэд бол бэлэн байгаа. Гэхдээ донтолтын ялангуяа тэр дундаа бэлгийн донгийн одоо 1 2 3 дугаар үе шат гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа гэдэг бол бүр хүндэрсэн хэлбэр буюу 3 дугаар шатанд орсон. За 25 дор байх юм бол 3 4 дугаар шатанд орсон бол ер нь найдваргүй гэж үздэг шүү дээ тий. За тэгвэл донтолтын асуудал нэг талаараа өвчин эмгэг гэж бас яриад байгаа. Тэгэхээр бэлгийн донгийн хувьд одоо жишээ нь төрсөн эцэг нь өөр хүүхдээ тий. Хүчирхийлэхийн байдал бол бэлгийн 3 дугаар түвшин рүү шат руу бол очиж чинь гэсэн. Тэгвэл 1 2 дугаар шат нь ер нь юу өнгөрөөд нэг энэ хүн хүндэрсэн байдал руу орсон юм бэ? 1-р шатан дээр нь зогсоожчихсон бол эн чинь тий ийм зүйл хүрэхгүй тий өөрөө хөвгтд нь ч гэсэн маш том толбо өөрөө ч гэсэн өөрийгөө буруутгах гэр бүл хагаран бутрах тий маш том асуудлыг үүсгэж байгаа. Нийгэмд ч гэсэн одоо сөрөг бухимдах тэр байдлыг бол үүсгэж байгаа байхгүй энэ байдал. За тэгэхээр одоо интернет порнографи үзэх те одоо скол порнографи өгүүлгэмж сонсох сонин сэтгүүл үзэх чинь л бэлгийн донгийн 1-р төвшин багхгүй. 1-р төвшин. Тийм төвшин аско бол одоо өөртөө бэлгийн дурслыг хангах ч юм уу те энийг бол хүмүүс энгийн зүгээр юм шиг болж үгүй хийсвэрлэн бодож байгаа энэ зүйл чи өөрөө дараагийн гаж буруу зүйлийг хийх өдөөх зүйл болж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг талаараа харамсаж байгаа энэ ямар амар муухай аав бэ гэж хэлхээс илүү хүнийг шүүхээс илүү ийм эрсдэлд бол хүн болгон орох ер нь боломжтой гэж би бол хэлэх гэж байгаа. Яагаад гэвэл бид нар тий порнографи үздэг штэ тий тийм зүйлийг бол үзцгээж байгаа. Гэтэ энийгээ зогсоохгүй л эн чи өөрөө цаашаага дамжраа таныг хүсээгүй үр дүнд хүсээгүй үр дагавар хизээч харамсах тэр байдал руу юу наваачдаг шүү л гэж хэлж байна. Тэгэхээр одоо тэр харамсалтай одоо үйлдэлүүд болоод байна шүү дээ. 2 3 настай хүүхд төрсөн эцэг нөхдөд хүчирхийлж байгаа юм. Энэ болохоор яг бэлгийн донгийн 3 дугаар төвшин гэж ингэж ойлгож болж байна. Тэгээд харин яг энэ юунаас үүдэлтэй гэхээр 1-р шатнаас эхэлдэг юм байна тийм ээ. Яг одоо порнографи одоо тиймэрхүү эротик зүйлс үзснээс болдго юм байна гэж хэлж байна. Тэрэнд амжраал тэрэндээ кайф авахаа байгаад илүү хүндрүүлээд илүү хүчтэй илүү айхтар сэтэл өгөх тийм зүйлийг хайсаар ингээд араатан шиг ааш аврыг гаргаж байгаа байхгүй юу? Харамсалтай тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүний тэр дон гэдэг юу юм бэ? Донтолтын асуудал, донтолтын үндэс гэдэг юм байна. Зүгээр одоо бэлгийн буруу харилцаанд орсон гэдэг маань ер нь Джеймс хараа энийг хиймээр байгаа хүчтэй сэтэл төрүүлж байгаа хүчтэй тийм одоо хүсэл төрүүлээд байгаа тэгмээр байна гэж байгаа энэ үндсийг л асуудлыг шийдэхгүй юм бол хүн ерөнхийдөө бол донтолтын үр жимсээ ургуулсаар л байдаг. Бид нар бол жимсийг хараад үзье ядаад байгаа. Гэтэл тэр донтолтын мод чи өөрөө донтолтоо гаргаад байгаас үндэс чи өөрөө тэр үндэс бий болгож байгаа хүчин зүйлсүүд байгаа. Удамшлын хүчин зүйл байна. За дээрээс нь өөрөө эсвэл хүчирхийл багада өртсөн бол
өөрөө эргүүлээд хүмүүсийг бүгдийг хүчирхийлэгч бас болох талтай. Тэгэхээр нөгөө шархалсан бусдыг шархлуулдаг, зовсон бусдыг зовоодог гэж. Тэгэхээр нөгөө донтогч нар маань эсвэл бо зам үеийн одоо энэ доголдолд ороод байгаа зүйлсийг хийгээд байгаа хүмүүс байгаа шүү дээ. Эднэр чинь өөрсдөө бас шархтаа, өөрсдөө бас бага насандаа ийм зүйл өртсөн, өртгийг завдсан. Тэгээ эсвэл үл хайхрах хүчирхийлээс үүдэлтэй ганцаардал айдас төвшөр эхийн холбоос аваагүй хайрыг бүрэн дүрэн аваагүй тийм учраас өсөрхөж амьдралдаа би болсон энэ характер тий. Тэгэхээр донтол гэдэг бол бага насаасаа авсан сэтгэлийн шарах, санаа зовнол, айдас төвшөр эдгээрээс үүдэлтэйгээр бий болж байгаа зан чанарын доголдлуудыг л ерөөсөө донтолтын асуудал гэж хэлж байгаа. Тэгэхээр зан чанарын доголдол чи өөрөө донтолтын үр жимсүүдийг өгж байгаа. Одоо хоолны дон, бэлгийн дон, морьтой тоглоом те хар тамхи. Одоо сүүлийн үеийн залуучууд бол хар тамхины асуудалд орж байгаа миний сэтгэлийг маш их өвтгөж байгаа. Үнэхээр би одоо энэ ялангуяа мансууруулах бодистой донтоод байгаа энэ залуучууд руу хүрхийн сан гэдэг нь бол одоо миний хамгийн том одоо бодож байгаа бас нэг зүйл байна л та. Тэгэхээр одоо хар тамхи одоо юу гэдэг чинь бүгд л яг одоо 3 дугаар шатанд орж ийн гэсэн үг тийм. Ерөнхийдөө л хүндрээл ихээр л өөрийгөө захирч чадахгүй амлаад ч гэсэндээ би дахид тийхгүй гэж хэлээд л тэдэртэйг нь яагаад тэдэндээ бүрэн автчихсан учраас тийм амлаад унтан амлаад буруу зүйлээ хийсээр байна. Тэгэхээр хүний нөгөө үндсийг өөрчлөхгүйгээр бодлыг нь өөрчлөхгүйгээр тэр дотор байгаа шархыг нэдгээхгүйгээр зүгээр болчихно гэж бол бас болохгүй л юм л да. Монголд бас энэ гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа гэж зүйл газар аваад байгаа. Тэгээ гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа. Тэрнээсээ болоод хэрүүл маргаан гэр бүлийн асуудлууд үүсээ. Тэгээ хүүхдүүд өнчрнэ. Ийм хүнд зүйл рүү одоо оруулж байгаа нэг шалтгаан бол одоо гэр бүлийн гадуурх юм бэлгийн харилцаа. Тэгэхээр энийг одоо та бас юу гэж ярих вэ одоо бэлгийн одоо донтолтын 3 дахь шат энэ бол мөн үү те? Бас л хүндэрсэн хэлбэрлүүг л орж байгаа л да. Тэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл гэрлэхээс өмнө гэрлсний дараах бэлгийн харилцаа гэдэг бол угаасаа л буруу зүйл тийм үү? Буруу гэдгийг мэдсээр хагаад хийж байгаа. За яагаад ийм зүйлүүд өртдөг юм бэ гэдэг нэлээд олон учир шалтгаанууд байгаа. Тэ? Өөрөөр хэлбэл гарцаагүй тэр байдалд бүдэрсэн хүн байгаа. Эсвэл урам хугараад тэ? Эсвэл амьдралаас залхаад яаж дэлхийн нэгэн түүнд нэг сайхан хандсны төлөө тэ? Халтраад орцсон байгаа. Тэгэхээр альваа зүйлээ наа учир шалтгаанаар нь авч үзсэн. Тэгэхээр энэ бол сайн зүйл. Мэдээж гал дотор гараа хийгээд те эсвэл галтай нуран дотор гიშгчээд хүн хохирохгүй гарахгүй шүү дээ. Заавал хохирол амсдаг. Тийм учраас гэр бүлээс гадуурх гэрлэлтээс өмнөх тэр бэлгийн буруу харилцаа заавал үр дагавартай те үр жимсээ хүртдэг зүйл аахгүй. Тийм учраас энэ нь бол айлгаад байгаа биш. Гэвтэл хүү юу тарьснаа хурааж авдаг. Сэтгэлийн зовлонгоор тэрийг давж магадгүй эсвэл бол харилцааны маш том зөрчлөөр эсвэл хайртай хүний гомдоосныхоо улмаас түүнийг үүрж дүүрэх амьдралынхаа үлдсэн хугацаанд те үүнийхээ төлбөрийг төлж амьдрах гэж магадгүй. Тийм учраас энэ үл өөрөө их хор уршигтай. Мэдээж буруу харилцаанд орсон хүмүүс хожим харамсч идэг л да. Тэг харамсаж өөрөө илүү хайртай хүндээ бууж өгч насан туршдаа зүрх сэтгэлдээ гимшин амьдрах юм амьдралыг бол тоолж идэг. Гэхдээ заавал энэ зүйлийг нь туулахгүй байвал дээрсэн. Гэхдээ энэ зүйл рүү аваачиж байгаа гэр бүлийн харилцаа бас айгүй бас нарийн авч үзэн л те. Эхнэр нөхрийн харилцаа яагаад ийм байдал руу аваачсан бэ? Тэ? Нөхөр ба эхнэрийг аваачхад хүргэсэн би юу хийсэн бэ гэдэг нь аль аль нь бодох хэрэгтэй. Өөр хүнтэй явахад би юу хийсэн, би юу яагаад ингэсэн гэдгээ аль аль нь бодох л ийм л зөвлөлтэй. Тэгээ энэ бол үнэхээр гэр бүл бол хамгийн том асуудлыг авчирч байгаа. Хүүхдүүд хамгийн даалгавар өгдөг ийм зүйл байгаа. Одоо тэр нэг хүүхдээ хүчрхийлээд байгаа, төрсөн эцэг нь хүчрхийлээд байгаа энэ асуудал ч өөр 3 дахь үзэгдэл юм байна. Мөн бас нөгөө гэр бүлээс гадуурхтай бэлгийн харилцаа бүр замаа алдчихад байгаа энэ байдал нь энэс болж өнчирч энэ асуудал хүртэл бас 3 дахь шат гэж ерөнхийдөө үзэж байгаа юм байна. Тэгвэл яг нэгдүгээр одоо үндсэн зүйл нь болонгод одоо порнографик те одоо тэдгээр эротик зүйлсүүдийг үзснээс үүдэлтэй байдгаа гэж хэлж байна. Тэгэхэд яг одоо надад болохоор энэ нийгэм нэг юм ажиглагдаад байна л да. Одоо тэгвэл яг 3 дахь шатанд очичоод байгаа хүмүүсээ те одоо яг хараад нэгдүгээр шатны хүмүүс нь үзий ядчихэдэг. Тэгэхээр ирээдүйд өөрсдөө яг 3 дахь шатанд очно гэдгийг мэдхгүй нэгдүгээр шатныхаа юмныг үйлдэл яваад байгаа нь шүү дээ. Тэгэхээр одоо яг өнөөдөр эротик ямиг те одоо сошиал юугаар одоо үзлээ гэж бодоход ирээдүйд хүүхдээ хүчрхийлэх одоо хүчрхийлэхтэй бүрэн боломжтой шатандаа явж гэнэ гэж та ерөнхийдөө харж байна.
Тэгэхээр нөгөө жижигхэн зүйл их том зүйлийг бий болгодог. Бид нар харин тааж жижиг зүйлийг тийм их анхаардаггүй л дээ. Тэгэхээр зүгээр л хүүхд үчирхийлсэн тэр хүнийг л хамгийн адгийн гэтэл эний чи эхлэл нь өөрөө хүний бодол дотор таригдсан тэр нөгөө порнограф үзэж байгаа тийм бичлэгүүдийг үзэж байгаа эротик сэтгүүл сонин байн үзэж бид нар өөрсдөө харж чадахгүй байгаа шүү дээ. Тэгээ бүр харж чадахгүй буруу гэдгийг мэдсэн ирнэ. Эхнэрд нь таалагдахгүй гэдгийг мэдсэн ирнэ үзээд байгаа чинь л өөрөө дараагийн тэр зүйлийн одоо үндэс суурьнд болж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар хэн нэг буруудах шүүхээсээ илүүгээр бид нар хэрэг би энийг одоо зогсоох бид нар энийгээ зогсоохгүй болвол тийм хөсөөгүй үйлдэлж хийхэд бэлэн буруу гэдгийг мэдсэн ирнэ тий өөрөө ирэхгүй тэрнтэй автгал аюултай байдал байгаамаа л гэсэн үг байхгүй. Тийм учраас нөгөө маш том ургаан модыг хүчтэй салхи унгадаг л тий хүчит наран шунахгүй. Хамгийн тэр том ургаан модыг юу унгад юм бэ гэхээр жижигхэн мөхөр хорхоо унгадаг гинэ. Дотроос нь өвжрүүлээд тэр модыг унгааж болно. Тэр өвжирсэн модыг бол бараг галт жиргэлдэггүй илчихгүй гэж үздэг. Тэгвэл бид нарыг донтол руу аваачиж байгаа зүйл бол маш энгийн зүйлээр эхэлж байгаа. Тэр зүйл байгаа байхгүй юу? Одоо ялангуяа бэлгийн хүчирхийлэл бол Монгол тэр дундаа ураг төрлийн хүчирхийлэл Монголд өндөр байгаагийн шалтгаан юу вэ гэвэл үнэхээр бидний одоо энэ залуучуудыг залруулахгүй те яг энэ зүйл чинь бол айхтар шүү. Одоо өөрөөр би өдөрт те яг одоо интернет байхдаа би юуг үзэж байгаа та ганцаараа байхдаа юуг үзтээ юу хийдیں гэдэг л таны мөн чанар ахгүй. Та өөрөө мэдэн штэ тий. Тэр ганцаараа байхдаа би юу үзтээ хинч намайг хянаагүй байхад би интернетэд байхдаа юуг үзээд байгаа вэ гэдэг нь та өөрийнхөө мөн чанарыг мэдэж байгаа. Энийг зогсоохгүй л эн чинь өөрөө дараагийн хүсээг үр дагаварлуу таныг одоо энгийн одоо зүйлээс ч гэсэн одоо таашаал авах байдлыг чинь бүрэн эвдээд энийг одоо сайн өөрөөр хэлбэл таашаал авахын тулд өөр хүндрүүлсэн, өөр хүсээгүй, өөр бусармаг гаж буруу зүйл рүү ч гэсэн дагуулах тийм л үр дагавартай байхгүй. Тэгвэл энэ нөгөө донтолтын маань үндэс маань ганцхан энэ зүйл биш би төрүүлсэн шүү дээ. Бага наснаасаа авсан сэтгэлийн шарах. Тэр энэ дээр бол яг ээжтэйгээ авсан холбоос хэдэн нас хүртэл юм эдсэн. Эсвэл бага насны дараа ахта та өөрөөр хэлбэл хүсээгүй ахт чинь тий биэнд чинь хурж исэн юм уу? Эсвэл хүсээгүй ахт чинь тамхилчий гэд тий нууц эрэхтэнд чинь хурж исэн зүйл хүртэл хүүхдийн нөгөө бэлгийн сэтэл нөлөө үзүүлэх бас нэг зүйл болдог гэж би бол хэлэх гэж байна. Тэгэхээр эн чинь бол айгүй том үндэс учир шалтгаантай байхгүй юу? Тэгэхээр өөрөөр үндэс учир шалтгааныг шийдэхгүй юм бол үндэс учир шалтгааны дээр бодол санаа сэтгэл зүйтэй ажиллахгүй юм бол донтолт гэдэг юм амархан биш. Кодлуулаад ч юм уу эсвэл болвол сүнсийн дуудуулаад ч юм амархан донтолтоос бол гарчдаг зүйл бол биш байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүний бодол санаа өөрөө ухамсарлан ойлгох хэрэгтэй. Ухамсарлан ойлгож иж хүн алтайгаа засдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ чинь нарийн ийм зүйл байсан байна. Би хэзээ анх яг энэ бэлгийн харилцааны талаар хинээс энэ ойлголтыг авсан, мэдлэг боловсролыг авсан гэдгээс л суурай ярина гэсэн. Ирчүүд ялангуяа нүдэрээ ингээд порнографи янз янз эротик юм үзээд ангууд тэр нь болохоор бодолд нь хадгалагдаад тэгээд тэр нь болохоор цаашаа эхнэртэйгээ бэлгийн харилцааг хийх үед яг тэрийг хүсээд ирдэг юм шиг те төсөөлөл тэмүүд нэг бодит амьдрал кино хоёр чинь шал өөр те өөр тэмүүд яг тэр нэг ханамж авахгүй тэгвэл манай эхнэр бэлгийн харилцаандаа жоохон муу байгаа юм байна мяа байгаа юм байна гэж бодоод тэгээд ингээд өөр юм ингээд оншуулчлаад яваад байдаг юм шиг байгаа ер нь бол яагаад бол хүн зөвхөн хоолоор хоололдог хүн мэдээлэлээр хоололдог таны үзэж байгаа болгон таны тархинд бичигдэж байгаа. Тий. Тэгэхээр их аюултай байгаа зү. Юу үзэхөө юу үзэхгүй гэдэг чи өөрөө чухал. Би зүгээр штэ би өөрийгөө удирдах чадахгүй. Хүн бол чаддаггүй байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл миний үзэж байгаа зүйл миний оюун бодол күн суугдаад тэр өөрөө тэр төсөөл дотор өөрөө юуг төсөөлөн бодох имиж юм уу тэр дүр төрхийг бүтээгээд хүн бодсноо заавал гүйцэлдүүлдэг байхгүй. Тийм болохоор л эн чи өөрөө цааш нь өөрөө үйлдэл рүү аваачаад энэ гэр бүлээс гадуурх зүйл рүү аваачиж байгаа нэг зүйл болждаг. Тийм болохоор бид нар бэлгийн дон гэж байгаа бол би танд хэлмээр байна. Хэрвээ та хэн нэгэн эмэгтэй ч юм уу эрэгтэй ч юм уу татчаад хүсэж бодож л байгаа бол та бэлгийн донтой хүн. Зүгээр зэрвсгэн бодоод өнгөрсөн гэвэл би таныг арай л бэлгийн донгийн хэлбэртэй л гэж би хэлнэ. Үүнийг хүлээн зөвшөөрч чадах юм бол та харин нэг үлдэхгүй байж бол чадна. Тэгээ ингээд нарийнаар аваад үзэх юм бол ерөндөө бол бэлгийн донгонгүй асуудалтай мараг байхгүй тийм гэж хэлнэ. Тийм учраас тийм. Тэгэхээр би ихэд одоо 10 жил одоо их нэртэйгээ бас л нийгэмдэр нийгмийн ухааны те янз янзын сонир гэрүүлэх юм ийгээл яваад. Гэтэл ингээд бас ингээд хаяа ингээд те бодол дотор ингээд нэг юм
ингээл тачаадаа харах ч юм уу те юм хаяа ингээл орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр би чи нөгөө бэлгийн донтой л болж хувирчихлаа байхгүй. Тэгэхээр нөгөө юу л да нөгөө урд нь үзчихсэн те энийг ойлголтгүй үедээ хийжсэн учраас миний оюун бодол хадгалагдаад үлдсэн тэр зүйлээс гарч ирж байгаа. Гэхдээ бол ингээл зэрвсгэн өөрөөр хэлбэл ингээл хажуугаар явж байгаа нэх гоё эмхтэй байдаг штэ те. Бүр гоо үзэгслэн гэдэг бол эрэгтэй хүний угаасаа нөгөө байглаасаа заяагдсан мэдрэмж байхгүй. Эмхтэй хүнээс 3 дахин илүү мэдрэмтгэн штэ. Харахарааны үнцөг ч гэсэн өөр. Тэгэл нөхөртөөгөө явж байхад тэр замын нөгөө талд явж байгаа гоо эмэгтэйг бол нөхөр аль хэзээ харна штэ. Мөн биздээ. Эмэгтэй хүн анзаараагүй байтал хамгийн дөр яг тэр чинь нөгөө эрэгтэй хүн байдаг онцгой байглаас гоо сайхныг мэдрэх мэдрэмж гэж бол байгаа. Тэр өөрөөр хэлбэл сайхан зүйлийг хараад ямар гоё юм бэ гэж өнгөрөх нь өөрөө бэлгийн донгийн асуудал биш шүү дээ. Чи ялгаж ойлгож шүү дээ. Огт тиймгүйг л одоо би Роберт болох юм уу те. Өө тэр үед нөгөө ямар гоё юм бэ? Гоё эмэгтэй байдаг штэ. Гоё залуу байдаг штэ. Ямар гоё юм бэ гэж хэлэх нь өөрөө тэг хүлэн зөвшөөртэй болоо. Харин өдөр шөнөгүүл тэрийгэ бодоод байвал уучлаарай эн чи өөрөө асуудал болно. Тэгээ өөрөө бидний толгой дээгүүр шоу нэгсэж болно штэ. Танаас зөвшөөрөл авах хэрэгтэй юу? Үгүй шүү дээ тий. Таны толгой дээгүүр би нисчихүү гэж асуух энэ хорвогийн шууд үгүй тий. Тэгэхээр миний толгой дотор янз янзын нийгмээс үдсэн харсан сонсон зүйлээс найз нөхдийн ярьж байгаа яриа өртөл надад сэтэл өгдөн шүү дээ. Тэгэхээр тийм ярианаас үүдэлтэйгээр миний толгой дотор таагүй эсвэл бол бусрамг тийм сонин бодолч орж ирж болно. Орж ирж байгаа нь тийм гэсэн үг биш. Тэгэхдээ тэрийг орж ирээд удаан тогтоохгүй шууд тэр шууг үргээгээд явуулах уу гэдэг нь миний асуудал. Орж ирэнгүүт үгүй би энэ тухай бодмооргүй байна гэд тэр шууг үргээж байгаатай адилхан үргээх юм бол та өөрийгөө хэн захирч хүн байна. Харин тэрийг үргээхгүй ингээл бодоол дахин бодоол эйлвэл нөгөө толгой дээрээ тий шуу үүр засаад нөгөө шувуу шин таны толгой дээр бүр ангааха дэгдэхээгээ бий бодлогоод таны толгой дотор бүр бодлол дотор чинь бат цай зүсгээд таны бодлыг бүрэн дүрэн эзэмдэн бодлын хэв загварыг үүсгэж. Тэгээ энэ нэрээ та өөрөө хөтлөгдөөд эндээ бүрэн эзлэгдээд та биш өөрийнхөө дур хүсэлдээ илүү их автагдах тийм автомат тийм л хүн болж хувирч. Тэгээ бас нэг юм санаанд орлоо бэлгийн дон гэснээс нөгөө одоо ингээд сошиалор одоо за янз бүрийн залуучууд ч юм уу янз бүрийн ингээд гар хангалгааны талаар их ярьж байна. За гар хангалга тэгээ залуучууд болохоор гараа штэ гэж юм. Тэгээ зүгээр гар хангалга ингээд хийж явах хэрэгтэй штэ. Тэгэхгүй бол одоо ингээд дэлбэрх юм уу? Мийн дэлбэрх юм уу? Яах вэ? Тэгээ гаргаж явах хэрэгтэй. Энэ эрүүл мэндэд тустай гэж иргэд яриад байгаа. Энэ талаар та за өөрөөр хэлбэл гар хангалга бол бэлгийн донгийн хэлбэр. Хэлбэр үү те? Хэлбэр гэж хэлнэ. Энэ бол яагаад ч зүг зүйл биш. Энэ бол өөрөөр хэлбэл гар хангалга хийж өөрөө өөртөө секс хийдэг гэж хэлдэг л дээ. Өөр нэр томьёогоор. Тэгээ өөрөөр хэлбэл өөртөө секс хийхэд заавал хүний толгой дотор өөр дур зургийг имижлэн үү, дүрслэн боддог. Үдсэн, харсан кино ч юм уу, сэтгүүл ч юм уу маш хүчтэй өдөөлт өгжээж өөртөө ханамж өгөх ийм амар хүчтэй тийм байдлыг бол авчирдаг. Тийм учраас өөрөөр хэлбэл энэ бол яагаад ч энгийн нормалны зүйл биш. Хэрвээ гар хангалах хийдэг л бол та эхнэрээсээ таашаал авахгүй. Боломжгүй. Энгийн зүйлээс таашаал авах ямар ч сэтэл танд бол төрөхгүй. Тийм учраас энэ тийм учраас эхнэрээс өөр хүнийг өөр зүйлийг гэж бодох ийм байдал руу таныг хөтлөгч аюултай зүйл учраас энэ бол залуучуудад би буруу дадлаг туршил шүү. Энэ донтол юм байна. Донтолтой хэлбэр гэж хэлнэ. Тэгэхээр яг гар хангалгыг хүмүүсээ зөв гэж ерөнхийдөө зарим нь яриад ер нь бол төсөөлөхгүйгээр гар хангалга хийнэ гэж бол байхгүй. Тэгэхээр хэн нэгэн эмэгтэй төсөөлж л байгаа юм. Тэгэхээр төсөөлж байгаа эмэгтэйнүүдэд ярихгүй гар хангалга хийх нь л зүгээр л юу ч бодохгүйгээр л ингээд хийлэх чухал гэж хүмүүс. Тэр чинь худлаа шүү дээ. Тэгэхээр тэрэндээ автаад тэгээ тэрнээс илүү хүч бүр ингээд хүчтэй сэтлэр өөрийгөө дахиж өдөөх тийм байдлаар явждаг байхгүй тийм. Харт тамхин түн донтдог шиг гар хангалга хийх тусам дахин хиймээр санагдана. За тэгээ энэндээс кайф авахгүй бол гаж юм руу орно. Яг үнэ. Дараа нь юм нацист зүйл рүү орно. Ингээ хүндрээд байгааз сайжрахгүй улам бүр хүндрэж байгаа. Тэр өөрөө бидний үзэж байгаа порнографи бүгд худлаа штэ. Амьдралаар байдаггүй юм байхгүй. Худлаа төсөөллийг танд хийсвэр зүйлийг бол аваачиж байгаа. Тэгэхээр яг ийм порнографи тоглож байгаа эмэгтэйчүүд дандаа хүний 8-нд өртсөн. Хүчинд автцсан эмэгтэйчүүд л
одоо дургуудаа хийж байгаа зүйл үндэ энэ эмгтэй үнд сайхан байдаг зүйл огт ерөөсөө биш юм байна. Тэгэхээр энэ бол худал хуурмаг зүйл автна гэдэг бол их аюултай зүйл шүү. Хүн ялангуяа эрэгтэй үнд бол бэлгийн тэр чиг хандлага тариханд бол маш том байдаг. Эмгтэй үнийг бол гэж үзэх юм бол эрэгтэй үнийг маш том учраас энэ дээр бол бүрэн автах юм бол ер нь эрэгтэй үн их зүйлтэй. Ер нь эндээ бол бүр нь бол захирагддаг. Тэгэхээр бэлгийн харилцаанд орохдоо нөгөө үнтэйгээ хүн 5 зүйлээр холбогдно. Тэгэхээр энэ бас холбоос гэж юм байгаа. За. Энерги эрчим хүч гэж байгаа. Сүнслэг зүйл гэж байгаа. Бидний санхүүд ч гэсэн нөлөө үзүүлдэг. Тэгэхээр нүдэнд харагдахгүй байгаа энэ холбоос өөрөө хүний бүхэлд нь хүлдэг байхгүй. Тийм учраас зарим хүмүүс юу лээ? Ханы холбоо юу лээ? Одоо юу салган нийлгэн гэл нэг тийм ярьдэн шүү дээ. Одоо салгаад үгүй нийлгээд үгүй гэдэг. Нэг талаараа ийм хүчтэй холбоос байдаг нь үнэн. Тэгэхээр энэ бол салгагдахгүй бол хүний сэтгэл уягддаг, хүлэгддэг, ямар ч ад жаргалгүй хүн болж хувирдаг. Тэгэхээр сүнсээрээ, сэтгэлээрээ, бие махбод тэ санхүү, сэтгэл хөдлөлөөрөө үртэл холбогдсон. Энэ хөдөл холбоос нь өөрөө дараагийн гэрлэлтэнд нөлөөлж идэг. Дараагийн тэр одоо сайхан хантайгаа уулзрах тэр нөлөөлж идэг. Тийм л учраас энэ өөрөлдвөл та сайн зүйл бол биш юм аа. Тэгэхээр бэлгийн харилцаанд хүн бүх сэтгэл, сүнс, санаа, бодол, сэтгэл хөдлөлөөр бүхнээр автдагаараа их аюултай. Өөрийгөө бүрэн зориулдагаараа их аюултай байхгүй. Тэгээ буцаа тэрнээсээ бие татаж авч чадахгүй. Тэндээс гарах гэж бол нэлээ юм болдог. Мэдээж асууд өөрөлдвөл хохирлыг хамсдаг шүү. Энэ хохирол нь сэтгэл зүйн хохирол байдаг. Харилцааны хүүтэн хүндий байдлын хохирол байдаг. Магадгүй санхүүгийн хохирлч хийж магадгүй. Эсвэл бол өр хүүхэд нь асуудал авчрах тэр зүйлсч байх боломжтой. Өвчин зовлонч байдаг. Тийм учраас энэ бол өөрөөсөө л үндэ асуудал бидний дотор л байх. Үндэ хин нэг миний асуудлыг юм уу асуудалд оруулаад байгаа гэхээс илүүгээр энэ буруу харилцаач өөрөө буруу үр дагавар, буруу үр жимсийг тэр баяр баясгалангүй байдлыг л авчирч байгаа л юм хор уршигтай л зүйлтэй. Олон хөдөлгөөнүүд ер нь болоод байна л да үйл ажиллагаанууд. Тэгээ сургууль сурчлагын янз янзын юм хийгээл байна. Гэтэ эдгээр ингээ харахад яг таны ярианаас бол яг үр жимстэй нь л яг тулаад байгаа юм шиг зөв надад харагдлаа л та. Үндсийг нь бүр ингээ суулж авах хэрэгтэй гэх тээ. За тэгэхээр өнөөдөр яг энэ яг хүүхдээ хүчрхийлэх асуудал те бага насны хүүхдээ хүчрхийлэх асуудал мөн бас гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа за завхаарл маш олон зүйлүүд байгаа бэлгийн замын халдвар төвчин одоо өнөөдөр Монголд бол одоо тэмбүү бол маш өндөр байна шүү дээ. За эдгээр бүх зүйлүүд л ерөнхийдөө одоо үндсэн шалтгаантай байна гэж болоод байна. Тэгэхээр яг тэр үндсэн шалтгааныг нь одоо монголчуудтай яаж яг мэдэх боломжтой. Тэгээ үндсэн шалтгаанаа ямар арга зүгээр олж харж яаж одоо таслах ёстой. За тэгэхээр донтолтын дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас донтолтыг зөөрлүүлж авч үзсэн зүйл нь мод гэдэг байхгүй. Донтолтын мод тэгээд гэж үзсэн байгаа. Тэгээд донтолтын модны жимснүүд нь бол ойлгомжтой тийм ариг уусан завхаарсан тий худлаа ярддаг ч юм уу. Одоо эднэр бол жимс харин яг тэр энэ донтолтын үр жимсийг ургуулад байгаа тэр хүчин зүйлс хамгийн том гол үндэс нь болохоор ичхүүр гэдэг. Тэгэхээр ичхүүрээс донтолт үүссэн гэдэг юм бол хөөх инээ төрмөр ямар юм бэ те. Хүүхдээ баг насан дээр нь хитрхи хичээх нэр хош өгөх үе тэнгийнх нь хажууд те эсвэл ах トゥ угийнх нь хажууд ичхүүртэй байдалд оруулах эсвэл тэднийг алдаа хийхэд нь хайртай ах эгч нарын өмнө зогсгүйгээр шийтгэх хүртэл хүүхдийн дотор юм хүчтэй амь өөрөөсөө маш их ичих юм үзүүлдэг. Тэгэхээр энэ ичхүүрийн үндэс маань өөрөө бусад үндсээ тижээдэг байхгүй. Тэгээ энэ тижээлээс үүдээд донтолт гэдэг ямар ч донтолт байж болно. Хүн болгонд дор хаяж 1-2 төрлийн донгийн хэлбэр байдаг гэж хэлдэг. Зарим хүмүүс өөрийгөө хянан захирах чадвартайгаар ч юм уу за мундагтаадаа нэг захирдаг гэж би хэлэхгүй уучлаарай. Тэгээ хүн болгонд 1-2 төрлийн донтолтын хэлбэрт өвдрөх боломж байдгаа л гэж ер нь ухамсарлах хэрэгтэй. Би мундаг учраас л одоо би амар донтолтгүйс та сайн явдаг гэж хэлж чадахгүй. Хүний амьдрал яг нэг өөрсдөө одоо зовлон бэрхшээл тийм үү одоо хайртай үнэ алдах эсвэл хүсээгүй үр дүнд хүрэх тэгээ эсвэл уналтанд орох энэ болгон ч өөр хүчтэй нөө даралт өгөхөд нөгөө яг нэр өмнө байсан тэр одоо жишээ нь энэ аяган дээр одоо хүчтэй даралт өгөх юм бол цуурсан хэсгэрэл зад тий яг үнтэй адилхан амьдралд ирж байгаа бэрхшээл даралт энэ зовлон маань өөрөө миний дотор байгаа тэр таагүй зүйлийг бүр илүү өсөөгд гаргаад ирэх зүйл гэж байгаа. Тэгэхээр би эргүүлээл өөрийнхөө бага наснаа би түр үйлсэн ш донтолт бол бага наснаас авсан сэтгэлийн шархнаас үүдэлтэй байд юм аа гэж. Тэгэхээр тэднийг эдгэж иж бүрэн бүтэн болж иж хүн дотроосоо л ер нь эрүүлж иж бүрэн болох л ёстой юм аа. Тэгэхээр өөрөө ухамсарлан ойлгох хэрэгтэй.
Ойрлогохгүйгээр зүгээр нэг үлээ фүү үлээлээ хэмэрсэн тавилаа болцсон гэвэл энэ бол худлаа юм байхгүй. Яагаад хүн амьтнаас ялгагддаг? Ухаан амсраараа штэ. Тэгэхээр өөрийгөө ойлгох хэрэгтэй. Надад асуудал байна. Тэгээ би үнэхээр энэ надад ийм буруу зуршил надад байна шүү гэдэг бол ухамсартай хүнийг хүлээн зөвшөөрж байгаа үйлдэл. Гэтэл эрүүл бус хүн гэж хэнийг хэлээд байгаа гэхээр нэг юма буруу хийсээр байгаа мөртлөө сайн үр дүн хүлээгээд байгаа бол энэ эрүүл бус сэтгэлгээ. Өөрөөр хэлбэл порнограф өдөр болго үздэг хэрнээ өөртөө сайхан харилцаа хүсээд байвал энэ бүтчихгүй зүйл энэ бол боломжгүй зүйл гэж хэлж байгаа байхгүй. Тийм. Ерөнхийдөө одоо юм бэлгийн донгийн 3 үе шат байна гэж хэлээд шүү дээ. 3 дугаар үе шат бол одоо яг нийгэмдэр үзэж байгаа муу мухай зүйлсүүд. Тэрний 1-р шатныг бол одоо яг түрүүнд хэлсэн одоо порнограф үзэх гэх мэтлээ эдгээр зүйлүүд байна. Тэгээд энэ нь болонгууд юунаас болж одоо хүн порнограф янз янзын үзээд байгаа юм бэ гэхлээр одоо хүний амьдралын бага насны дээр ичхүүр янз янзын зүйлтэй холбоотой гэж ерөнхийдөө ойлгосон. Тэгвэл тэр яг ичхүүр тэдгээр зүйлсүүдийн яг бүр мөсөн үндсээр нь одоо суулж эдгэхийн тулд яг ямар арга хэмжээ, ямар дадал зуршил, ямар хөтөлбөрт одоо таны зүгээс одоо амруулдаг вэ? Тэгэхээр хүн өөрийнхөө би нэр энэ дээр нэг асуудалтай байна уу гэдгээ ер нь би донтолтын асуудал надад байна уу гэдгээ мэдэх бол шаардлагатай шүү дээ тий. Өөрийгөө оншиж мэдэх хэрэгтэй байхгүй юу? За тэгвэл зүгээр л одоо жишээ нь өөрөөсөө хитгэл зүйлээр бодчих. Нэгдүгürt нь хөө ямар их одоо интернет дээр сууд юм бэ? Гар утсаа ямар их оролдсон юм болооч гэж эргэн тойронд байгаа эхнэр чи юм уу, ээж чи юм уу хэн нэгэн танд сануулж хэлж ийсэн үү? Арай тийм гэж байгаа бол та донтолтын хэлбэрт орсон байна л гэж хэлнэ. За эсвэл хинч хэлээг байхад та өөртөө мэдэрдэг те. За би арай л биш вэ шүү. Арай л бас автаад байна шүү. За өстө болж чадахгүй байна шүү. Би одоо болио гэж ёо хитэн цаг суучваач гэдэг юм ингээд дараа нь юм харамсах сэтгэл төрж гин үү? Тэ? Тэр үйлдэлийнхэн дараа ингээд амар сэтгэл ингээд гинт өөртөө гутраал ч юм уу. Би яагаад юм муухай юм хийж ам болохгүй шүү дээ гэж мэдээд ингээд өөртөө зөрчилдөж байгаа асуудал байна уу гэж. Тэрээ тийм гэж хариулж байгаа бол танд бол донтолтын асуудал байгаа гэдгийг та нэгдүгээр хүлээн зөвшөөр. Тэгэхээр өөрөөр хүн өвчтөөгөө хүлээн зөвшөөрч чадахгүй бол эмчилгээ хийлгэж чадахгүй. Үгүй штэ гэж зөрөөдөөвэл имиж уухгүй штэ. Тийм учраас эдгэрлийн хамгийн ихний зүйл бол хүлээн зөвшөөрөх. Хүлээн зөвшөөрөх юм. Тийм ээ, надад асуудал байна. 1% буруугийнхаа төлөө хүлээн зөвшөөрч. 1% асуудлынхаа төлөө та хүлээн зөвшөөрч. Үнэндээ их байсан ч өмхий бага байсан ч өмхий штэ. Асуудал бол асуудал тийм учраас за би ер нь биш байна л гэж та хизээ нэгэн цагт зэрвсгэн чамаагүй ботсон л танд асуудлын үндэс тавигдсан гэсэн. Тийм учраас би таныг сэтгэл зүйчтэй уулзаасаа зөвлөгөө аваасаа тийм энэ дээр өөрөөр хэлбэл ямар аргаар одоо өөртөө ажиллах уу гэдэг зүйлийг одоо чиг зөвлөгөөнүүдийг бол авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар хэн нэг нь надад хэрэгтэй. Ялангуяа нөгөө одоо донтолтын асуудал чинь өөрөө гарч чаддгүй маа. Яагаад л энэ юутай зөвлөж болох хүн одоо ингээ усан живж байгаа хүнтэй адилхан. Усан живж байгаа хүн хичнээн мундаг байсан ч өөрийгөө аварч чадахгүй. Тэ? Тэр хэн нэг нь надад авраасаа гэж хүсэж байгаа. Тэгвэл өөрөөр хэлбэл донтолтын асуудал бол хэн нэгэн аврахгүй бол тэр хүн хичнээн амлаад чадахгүй гэдгийг эргэн тойронд байгаа хүмүүс ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр хүн ч гэсэн хэн нэг надад туслаач ээ. Тэ? Даруухнаар туслаач ээ гэдэг нь энэ бол одоо яг өөрийгөө засаж залруулах харилцаагаа хамгийн гоёор авч явах зүйлээ чи эхлэл гэж би бол хэлмээр. Тэгээ өөрийгөө даруусгаал ирэх хэрэгтэй. Өвчтөн хүмүүс юм асуудалтай хүмүүсээс сэтгэл зүйчдэр очдог гэдэг үзэл бол одоо өнгөрсөн шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо хүн болгон сэтгэл зүйчдэр очиж өөрийнхөө сэтгэл санааг хүн чинь өөр сэтгэлийн амьд сэтгэл хүний хүчтэй байдлаар чиглүүлдэг, удирддаг байхгүй юу? Тийм учраас өөрийнхөө энэ дотор байгаа зөрчилтөн асуудал, ганцаардаад байгаа асуудлыг тэг ганцаардж байгаа учраас хүн донтолтын зүйлээ хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ганцаардлын далд энэ ганцаардлын асуудлыг ч гэсэн шийдвэрлэх өөрийнхөө мэдрэмжийг дарж байгаа асуудал байна. Тэгэхээр энэ мэдрэмжийг энгийнээд чөлөөтэй гаргаж сурах эдгээр зүйлийг л одоо та өөртөө бол хэрэгжүүлж эхлэх ёстой шүү л гэж би хэлмээр байна. Тэгэхээр одоо эдгээрхийн тулд нэгдүгээр хүмүүс өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй мэй тийм. Хүлээн зөвшөөрөхийн тулд мэдээж одоо түрүүнд тэгээд би хаяал ингээд нэг юм порнограф үздэг тийм фэйсбүүкээр кинон дээр ер нь бол одоо кино болгоно л эротик одоо үзүүлбэртэй байгаад байна шүү дээ. Тэгэхээр энийг л үздэг. Энийг ямар юмных нь бэлгийн дон гэдгийг гэж одоо бодоод явж байгаа бол энэ жоохон бардам сэтгэл гэж одоо бас хүлээж авч болно. Энийгээ ч гэсэн одоо би бол бас бэлгийн тийм донгийн 1-р шатанд явж байгаа юм байна шүү гэдгээ хүлээн зөвшөөрөөд ирээдүйд одоо тэр нэг 2-3 настай хүүхдүүдийг хүчрхийлээд байгаа тэр муухай юм руу одоо явах те эхлэл суурн юм байна шүү гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэгвэл
энээсээ салахын тулд одоо би нэгдүгээр түлэншүрээд хоёрдугаар болохоор яг сэтгэл зүйчд хандаад тэгээ мэдээж одоо донтолтын багш одоо зөвлөгч хүмүүст хандаад тэгээд тэрнийх нь хөтөлбөрийн дагуу одоо яг ингэж явах нь л ер нь бол яг одоо тэр ичгөөр үндэс таслагдах энэ гол үндсэн шалтгаан юм байна гэж үнэхээр ойлголоо. Тэгэхээр таны хувьд одоо яг энэ донтолтын чиглэлээр яг хичнээн жил те одоо ажиллаж байгаа бай те хүмүүс яг дунджаар одоо таны яг энэ одоо хүмүүсийн амьдралд яг энэ донтолтын одоо бэлгийн харилцааны бэлгийн донгийнх нь те үндсийг нь суулж авч өгсөн хүн одоо тоогоороо те хэд бодтой ингэдэг байдаг тийм одоо тоо баримтууд байвал таас тэрний хадлаа танилцуулахгүй байсан. За тэгээ би 1998 оноос ер нь архины хамааралтай хүмүүстэй ажилласан байдгийн. Тэгээ анхандаа бол ер нь архиуд хүнд их дургүй штэ. Тэгээд үнэхээр өстэй харахаас л уур үрээд байдаг. Гэтэл яг миний одоо тэр халамжийн төв дээр болохоор 400 гаруй хүмүүс байсан. Тэгээд Тараншаанд амьдардаг хүүхдүүд тэгээд гэрээсээ дааждсан одоо найдваргуудээ гэсэн ийм хүмүүстэй ажиллаж исэн. Тэгээ явандаа бол ойлгосон. Үнэхээр хүмүүсийн аливаа зүйл учир шалтгаантай юм байна. Хүмүүс зүгээр л арх уудаг бас биш юм байна. Аливаа зүйл учиртай учраас энэ дэндүү одоо зовлон бас зарим хүнд туулсан байдаг тий. Хүсээгүй зүйлсүүдтэй учирсан байгаа. Тэгээд яг 98 оноос яг энэ донтолтын гэдэг зүйлийг өөр нь ойлгож одоо Монголд байгаа шүү дээ гэдэг хөтөлбөр байгаа шүү дээ. Одоо засгийн газрын дэмжлэг аваад ингээд аягүй сайн явж байгаа. Энэний суурийг бол яг манай тэр өлгийн халамжийн төв дээр жумми эгчт маань тий анх эхлүүлээд тэгээд яг эндээс хахгуулаад учир шалтгаантай байна, үндэс суурьтай юм байна гэдэг энэ зүйлийг бол ерөнхийдөө сэтгэл зүйн зүйлийг бол ойлгож эхэлсэн. Тэгээ хүнийг өөрчлөлийг бол зүрхэнд нь хүрэхөөсөр аргагүй юм байна. Хүний зүрхэнд хүрэх юм бол би энэ хаашаа одох вэ гэж тий. Тэгээд ийм байгаа. За тэгэхээр яг 98 оноос яагаад ч мэдэхгүй миний зүрхэнд яг л ийм тий. За энэ хүн ч өөрчлөгдөхгүй дээ гэдэг хүн миний анхаарлыг юм татдаг болж хувирсан. Тэгээ тийм хүн байх юм бол зөөгөө би нэг яриад үзчихтэй юм лөө. Яахлаар энэ хүн өөрчлөгдөж болдгоо лээ. Би ямар ч лсэн ярилцаад үзье. Яагаад бол магадгүй энэ олон жил те тэр хүмүүстэй бол яг ойрхон те бараг л их цагаа тэр хүмүүстэй зориулж илаа шүү дээ. Тийм учраас тэндээс бол тэр хүний зүрхэн төрөх тэр хүмүүсийг ойлгох тэгээ одоо нэг зүрхээ мэддэг замтай гэх тэр замын жоох ойлгосон юм шиг байна. Тэгээ миний хувьд бол ерөнхийдөө энэ асуудалтай тэгээ дараа нь бол яг бэлгийн хүчирхийлд өртсөн хүүхдүүд рүү илүү хандаж очсон. За тэгээд ерөнхийдөө би өөрөө бас донтогч хүн байхгүй юу. Эндээ амар инхийн цаг тагтай бол биш шүү дээ би. Тийм учраас би өөрөө бас энэ донгоосоо гарч эдгэрч яваа тийм хүн. Тийм учраас донтолтын асуудал хүнийг яаж бүдрүүлдэг гэдгийг өөрийнхөө биеэр хамсаж үзсэн учраас нэг талаараа би өөрөө эдгэрээд яг энэ зүйлийг ойлгоод хүмүүсийг ойлгодог тэрний зүрхийг мэдэрдэг л болсон л юм л байгаа. Энэ л бол миний давуу тал. Тийм учраас яг тэр хүмүүсийг хайрлаж бас тэр хүмүүсийг өөрчлөгдөхөд нь урам дэм хүч нэмхийг бол зорддог. Тийм учраас заримдаа багшаа би халтарчлаа, багшаа би ингэчлээ гэл гудамжинд галтаа цэнцэрэлсэл багшаа гэл хэрэг нэг нь таардаг. Тэгтээ тэр хүмүүс ерөнхийдөө л хүмүүс урмаар дутсан юм байна. Тийм учраас миний хувьд бол өөрөө донтолтой асуудалтай байсан учраас яг өөрөө л гал дундуур гарч үзэж асуудалд орж унж үзэж үтсэн юм байхгүй. Ихгүй дээ гэдэг. Одоо би гайгүй болцсондоо гэхээ үедээ хүртэл халтарж унж асуудалд орж ирсэн хүн бол би яахгүй. Тийм учраас би өөрөө тууж амсаж үзсэн. Тийм ч учраас магадгүй сэтгэл зүйч болсон. Донтолтын зүйл маань өөрөө л нэг талаараа миний бас ичгүүрийн нэг хэсэг байхгүй. Тэгээ би тэрэндээсээ гарсан. Тэгээ ичгүүр маань өөрөө намайг илүү их одоо ийм хүмүүсийг донтогч нарыг ойлгоход бол замчилсан л гэж би хэлнэ. Тийм учраас намайг энэ байдал аваачиж өгсөн дэр олон сэтгэл зүйч багш нар байдаг. Тэр маш их баярламар зүйл байгаа л да. Дандаа гадаадын багш нар байсан. Ганцхан Америк биш. Маш олон орны сэтгэл зүйч нартай уулзаж тэднээс суралцах боломж нь бас миний амьдралаас тохиолдож олдсон. Тийм учраас яг энэ зүйлээр бол үнэхээр баярлалдаг. Тийм учраас нөгөө зүрхээ мэднэ гэж тэр өөрөө донтогч байсан учраас донтогчийг ерөнхийдөө ойлгоод байгаа. Тэгээ тэр хүмүүсийнх нь зүрхэнд хүрэх асуудал, учир шалтгаан, яахаараа бүдэрдэг юунаас үүдээд байгаа гэдгийг л ер нь мэдсэн юм л та. Тэгэхээр 22 жилийн турш одоо энэ донтолтын асуудалтай одоо яг тэмцэж байгаа. Миний хувьд үнэхээр нэлийн туршлагатай. Тэр олон одоо Монголын одоо хүмүүс бас тантай уулзаасаа гэж одоо миний зүгээс хүсэж байна. Тэгээ олон одоо монголчууд те хүмүүс
яг донтолтын хэлбэрт орсон байсан хүмүүс танаар дамжуулан бас энэ 22 жилийн турш те дотор одоо сайхан аж аргалтай болоо те. Ингээд амьдарч байгааг ингээд эргээд харахад таны хувьд их аж аргалтай байдаг бах ер нь бол тий. Одоо нөгөө PC-ийн донтцсон гэл ээжнэстэй манай хүүхдийг яах вэ гэж та нэрэл хямраал орж исэн. Тэр ээжийн одоо баясгалантай царай тий. Тэр өөрчлөлтийг харахтаа баяртай байдаг. Бүр найгаа алдаад манай нөхөр ер нь өөрчлөгдөх 15 жил одоо уулаа штэ. Энэ ер нь өөрчлөгдөхгүй гэд архинасаа гараад одоо хүртэл архи уугаагүй явж байгааг харах тий. Тэгээ үнэхээр тэр бол үнэхээр сайхан байдаг л та. Тэгээ өмнөөс нь баярлаад байдیں۔ Ямар гоё юм бэ те. Нэг хүний амьдрал те гэрэл гэгээ баяр хөөр итгэл найд. Өөрөөр харилцаа эрүүл болол ихэр чинь өрн бусад ингээд бүгд эдгэрээ сайжраад гэр бүлийн харилцаа, хүүхдүүдийн харилцаа те маш олон зүйл сайжраа явчихдаг байхгүй юу. Тэгэхээр үнэхээр нэг талаараа гоё л доо хүмүүсийн амьдралыг өөрчлөгдөхийг харах нь миний ажлын хамгийн урам зориг авдаг хэсэг байгаа. Тэгээд би энд байгаа одоо амьдралд уруутчихсан байгаа эсвэл бол архи уудаг эсвэл таныг ойлгохгүй гэрэлээс гадуур те өөр хүнтэй яваад урмын чинь хуглаад асуудал орж байгаа сэтгэлээр унсан хин нэг нь сонсч ивэл би танд хэлмээр байна. Бүх юм дуусаагүй шүү. Найдвар байгаа шүү. Итгэл найдвараа битгий алдаараа те. Эцсээ хүртэл итгэсэн найдаараа найдаад суух биш те. Та заавал уулзаад яриад нэг сэтгэлээ онгоотл ядаж уйлах хэрэгтэй те. Тэг мэдрэмжээ гаргах хэрэгтэй. Өөрөө эрүүл сэтгэлгээтэй болж иж нөгөө донтогчтой хүмүүстэй эрүүлэр харьцсан шүү дээ. Тэгэхгүй нөгөө архины донтолтой хүмүүсийн хажууд байгаа хүн өөрөө давхар хамаарал эмгэгт орцсон. Тэ өөрөө л нөгөө хүнийг бүр болоо илүү өдөөгöd идэг. Илүү цаашлуулад түлхээд идэг байхгүй. Тэр байдлаас нь гарахын тулд одоо тэр донтогчийн хажууд байгаа давхар хамаарлын хүмүүсээ тэр нь бол ээж байдаг, эхнэр байдаг, эгч байдаг, ах байдаг. Хамгийн сайн тэднэр тусалдаг хүмүүс байдаг. Тэгээд тэр надтай нөгөө миний хүү одоо ингээд PC-ийн донтоод одоо бүр шүнж унтахаа байла. Одоо би яадаг үлээ гэж орж ирэхэд нь би таны хүүтэй эхлээд уулзахгүй. Эхлээд тантай уулзна. Яг л тэр давхар хамаарагч ээжийг эдгэхгүйгээр эдгэхгүйгээр би хүүг имжилж чадахгүй гэдгийг ойлгож. Яг л би нэгийн эсрэг хоёр болохын тулд эхлээд би ээжийг эдгэж эрүүл болгож иж дараа нь хүүтэй хоёроо тий харьцах юм бол өөрөө тий үр дүнгүй өгсөн гэдэг үнэхээр баяртай байдаг. Үнэхээр аз жаргалтай. Тэгэхээр одоо эцэст нь та яг одоо гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа хийж байгаа тий. Одоо араар тавих гэж яриад байгаа шүү дээ. Хараар нь тавиад байгаа тэр ирчүүдэд хүмүүс хараар нь тавиад байгаа тэр эмэгтэйчүүдэд хандаж тий. Та яг юу ч хэлэх вэ? Одоо тэрийгээ бас тэр хүмүүс чинь яадгийг үүсгэл хэрэгтэй тий. Би бол 50-наас гарч ийн, архинаас гарч ийн гэж зарим нь яг гүрийгээд гарчаад байгаа юм аашаа тий. Тэнгүүдээ хүүхэн бол ямар хамаатай гэж ярьж байгаа ирчүүд биш тий. Яг эн чинь өөрөө бас л цааш тий бус юмнуудаа нөлөөлнө гэдгийг ойлгохгүй. Тэгэхээр та яг энэ хүмүүст хандаж нэг. Тийм түрүүн би бас хэлсэн л те нөгөө гэр бүлээс гадуурх тэр зүйлийг хийж байгаа эхнэрч вэ, эмэгтэйч, нөхөрч вэ те аль нь үүний үр дагавар гэдэг юм байгаа шүү л гэж би хэлмээр байна. Энэ бол хараал биш, энэ бол айлгаж байгаа ч юм биш. Гэхдээ хүн юу тарснаа хурааж авдаг. Тийм учраас хохирлгүй хинж гарахгүй. Тийм учраас өөрөөр хэлбэл энэ зүйлийг ухамсарлан ойлгосоо үр дагавар гэдэг юм байгаа шүү гэдэг мэдээсээ. Тэг мэдээж та энийг зогсоож чадахгүй байвал танд тусалцаа хэрэгтэй. Би таныг ойлгож байна. Яг энэ харилцаанд ингээд бүрэн автчихад магадгүй ингээд эхнэр чи өгч чадаагүй тэр сайхан зүйлийг өгч байгаа тэрэнд нь татагдцсан. Яг ингээд өстэй амьдрал амар урам хугарцсан явж байх үед нэг урам өгчихсөн тийм зүйл татагдсан ч байж магадгүй. Гэхдээ энэ энийг зөвтгөөд байх шалтгаан бол биш л дээ. Тэгээ тийм учраас та үнэхээр үр дагаврыг бодож энэ зүйлийгээ зогсоохыг тий хүсэж байгаа бол та заавал зөвлөгчтэй уулзаж өөрийнхөө энэ зүйл дээр ярилцаасаа гэж. За яа хэрвээ эхнэрүүдэд хэлмээр байна л та. Эсвэл нөхрүүд ч юм уу. Одоо эхнэр нөхөр нь өөр хүнтэй явж байгаа ийм зүйл байгаа бол та мэдээж бухимдаж байгаа. Мэдээж амар зовиртойгоо унтчихдахгүй байгаа. Би таныг ойлгож байгаа. Тэ амаргүй гэхдээ өглөөд яншаад тэ шүүмжлээд юу ч өөрчлөгдөхгүй. Тэ. Тэ үндэ бол тэр хүн явахаа өрвөл нуугац ч гэсэн явна. Хэлэхгүй ч явна, мэддэхгүй ч явна. Тийм учраас би таныг өөрчилж чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрөөд нэгэн л одоо үр хөвгтөө бодоод ер нь эхнэрүүд тэгдэл үр хөвгтөө бодоод л дэсэд дэвчдэг тийм байгаа бол би таныг нэгдүгээр сэтгэл зүйчтэй заавал уулзаж өөрийнхөө дотор байгаа уур хорсол үзэн ядах энэ мэдрэмжийг суллаасаа гэж хүсэж байна. Яагаад гэвэл та
өдрөөр амьдраарай. Өнөөдрийг л хамгийн сайн давж чадах юм бол өнөөдөр чинь танд маргаашийг бэлэглэх болно. Өнөөдөр л уурлал, үр хөвгтүүд өөрөө л нөхөртөө уурлж байгаа юм. Ер нь үр хөвгтүүдтэй л уураа гаргадаг. Хүүхдүүдэд хайрыг үзүүлэхгүй, муухай аашлал тий. Тэгэл гэр мэрээч цэвэрлэхгүй ингээл байнгын сэтгэл дарамтанд бол орж байгаа. Тийм учраас нэгдүгüүрт би таныг сэтгэл зүйчтэй уулзаж тий өөрийнхөө дотор байгаа энэ гомдол, энэ зөвхөрл, энэ урам угралт, энэ өөрийгөө голж байгаа үзий яд энэ сэтгэл хөдлөлүүдийг хурдан чөлөөж гаргаасаа тэгвэл бол энэ хүчтэй энэ үзий ядах энэ эрчим хүч өөр эргүүлээ таныг өвчтөй болгож болно. Та автартааш байх магадлал аюултай. Тийм учраас та хүүхдүүдийн төлөө амьд байхын тулд та өөрчилж чадахгүй байгаа зүйлээ одоо хүлээн зөвшөөрөөд энэ зүйлийг давах та эрүүл байх хэрэгтэй. Та өнөөдрөөрөө л тэр зүйлийг давхад танд бол сэтгэл зүйч бол тусалнаа. За тэгээ нөхөр бол мэдээж зарим нь бол хэд хоног явж байгаад ирж магадгүй. Эсвэл юу ч болоогүй юм шиг одоо би таныг одоо өглээд уурлаад юу ч өөрчлөгдөхгүй учраас ер нь тий чимээгүй байхыг сонгосоо гэж билэг гэж. За тэгээд ерөнхийдөө энэ бэлгийн донгийн талаар хоёлаа ярилцлаа. Тэгээд бэлгийн дон гэдэг бол дараар тавилт байна уу, хөвд өвчтөж хийлэгтэй. Одоо порнографи үзэх байна уу, янз янзын гар хангалах хийх байна уу, одоо гэх мэтчлэн эдгээр бүх бэлгийн донгийн одоо хэлбэрүүд эдгэр боломжтой гэж та бол бодож байна уу? Бүрэн. Ер нь эдгэрэх боломжтой. Бүрэн эдгэрэх Бүрэн боломжтой. боломжтой. За тэгээд танд баярлалаа. Тэгээд манай Монголын залуучууд те одоо өөрсдийгөө бас хүлээмжшөөрж одоо ирээдүйн тэр муу мухай амьдралын эсрэг одоо даруй зэрэг сэтгэлийг одоо өөртөө бий болгож тэгээд сэтгэл зүйчд манай дундалтын эсрэг багш тийм ээ зөвлөх багш баяс багштай маань уулзаж өшөө илүүх дэлгэрэнгүй нарийн зүйлсүүдийг бас ярилцаж одоо мэдээллийг аваарай гэж уриалж байна. Тэгээд өнөөдөр бол битээр ерөнхийд нь ярьлаа. Тэгээд ямар ч хэлсэн доор хуцаар холбогдож баяс багшаас зөвлөгөө аваарай. Баярлалаа танд. За